төслийг хэрэгжүүлж Степ Арена Зунжингаас Сүхбаатарын талбай чиглэлд явуулахаар болсон байна. Сайн байцгаана өрхөн үзэгчдээ Global мэдээ эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу. Монголд заллах гэмт хэрэгээс болж маш олон хүн амьдрал эд хөрөнгөөр хохирч зарим нь амиа хорлож байна. Монгол Улсын боловсрол, соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын бодлогын яамны төлөөлөгчид ажлын альчилаар Улаан удахтад хүрэлцэрлээ. Тэд Бурадын шинэ спортын байгууламжуудтай танилцаж, спортын төрөл бүрийн хөгжлийн туршлагыг суулгаж байна. Хүннүгийн Эрдэнэс орчин үеийн урлаг мастер класс болон тоглолтууд Мария Латышева таныг Улаан удын хамгийн сонирхолтой музейнүүдээр аялуулна. Сүүлийн үед манай улсад заллах гэмт хэрэгээс болж маш олон хүн амьдрал эд хөрөнгөөр хохирч зарим нь амиа хорлож байгаа талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлэх болсон. Тэгвэл энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байгаа болон цаашаа үүнээс хэрхэн сэргийлэх ёстой талаар Ice Global телевиз дараах мэдээг бэлтгэлээ. Өнөөдөр манай улсад заллах гэмт хэрэг цар хүрээгээ тэлж зөвхөн өнгөрсөн оны байдлаар 7000 гаруй кибер гэмт хэрэг үлдэгдснээс 83% нь захим орчинд үлдэгджээ. 2025 он гарснаар цагдаагийн байгууллагаас иргэдэд энэ төрлийн гэмт хэргийн талаар сэрэмжлүүлэг болгож маш их мэдээллийг хүргэж байгаа ч заллах гэмт хэргийн тоо буурахгүй иргэд хохирсоор байна. За ялангуяа энэ сүүлийн 24 оноос хойш энэ захим заллин буюу кибер төрлийн гэмт хэрэг бол үнэхээр газар авлаа. За иргэд бол захим заллин гэхээр нэг л өөрөөс нь хол санагдаад байдаг. Гэвтэл энэ захим заллин кибер гэмт хэрэг чинь таны хамгийн ойр дотны хүний захим хаягнаас хамгийн ихтгэлтэй хүнээс хандаж тэр хүний дүрд хувирж орж идэгоор хамгийн аюултай байдаг. Мөн өнөөдөр манай улсад Telegram заллин газар авч байгааг хуульчид онцолж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт тухайн иргэн өөрөө хохирохоос гадна өрөөл бусдад хохирол учруулж байгааг анхааруулж байна. Яг тухайлбал хуульч өмгөөлөгч булгамаа над дээр бол залуухан засварын газарт ажилдаг эхнэр нь цэцэрлэгт ажилдаг юм залуухан гэр бүл хатгаламжтай дээрээс нь цалингийн зээл аваад ах トゥ төрөл төрсөс мөнгө аваад 95 сая төгрөг өнөөдөр яг энэ арга замаар алдсан. Тэгээд хүмүүсээс бас хүүтэй зээл мөнгө төгрөг авчихсан. Яг ийм аргад итгэж найдад мөнгөтэй олно гэд эргэн тойрны зээл хууль бүх юм аваад өнөөдөр дахин өөрсдөө бусдыг залилсан хэргийн холбогдогч болсон явж байгаа. Баян зүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлцээр шалгаж байгаа ийм хэрэг байна. Үүнээс гадна энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчид үйл ажиллагаагаа үргэлжүүлж захим худалдаа, гадаадд өндөр цалинтай ажилд зуурчлах хэлбэрээр явуулж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Үүний нэг тод жишээ нь саяхан хэсэг залуус гадаадд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон талаар мэргэжлийн хүмүүс өгүүлж байна. За би нэг зүйлийг хариуцлагатаар хэлье. Telegram орчинд тэр даалгавар биелүүлэгч зэргээр мөнгө төгрөгөө алдсан субъектүүд иргэд хохирогчд өнөөдөр мөнгө төгрөгөө олж авч чадахгүй байгаа шүү. Яагаад гэвэл тухайн хаан банкар орсон харахад бол Монгол банк хүний нэр гардаг. Би Монголынхаа хаан банкны хэн нэг иргэнлээ олж ин. За хаяг нь байгаа, данс нь байгаа, нэр нь байгаа. Би нэхэмжлээд авчих боломжтой. Эсвэл энэ нөхрийг би цагдаад өгөөд аваад авчих боломжтой гэдэг байдлаар иргэд хандаад байна. Гэтэл тэр мөнгө чи хэдийн гадагшаа данс руу шилжчихсэн. Ингээд зарцаагдсан болох боломжгүй юм нөхцөл байдал байна. Заллах гэмт хэргийн нэг онцлог нь энэхүү гэмт хэргийн хохирогчид өөрсдийн эд хөрөнгө, эрүүл мэндээрээ насан туршдаа хохирогч болон үлддэг бөгөөд мөн энэ төрлийн гэмт хэрэг дахин үлдэгдэх үндэс суурь болдог байна. Жанживдэрч Бацдэрч Евгений Павлов, Ice Global. Одоо харин өнөөдөр болж өнгөрсөн үйл явдлын мэдээллийг цөөн хормын мэдээгээр хүргэе. Гадаад улс оронд суралцж байгаа оюутан залуус дэлхийд хүрэх Монгол оюун нэрийн дор 6 дахь удаага чууллаа. Чуулга уулзалтад дэлхийн 24 орноос 230 гаруй оюутан залуус оролцож, түүх ухааны доктор дипломатч Отгон Баярын Монгол хүн байхын учир, менежментийн шинжилгээ ухааны доктор Саранзаягийн дэлхийн иргэн болох нь, Монгол одооны Деважин бодлого хөтөлбөрийг санаачлагч Наранбадарахын Монгол хүний инэрэнгүй сэтгэл, Mongolia Economic сэтгүүлийн үүсгэн байгуулагч, ерөнхий эрхлэгч Бэх Баярын Монгол залуусын ирээдүйн боломж ба сорилт, Монголын оюун ухааны академиг үүсгэн байгуулагч Хатанбаатарын хурдтай суралцах ур чадвар зэрэг сонирхолтой илтгэлүүдийг сонсож, эзэмссэн мэргэжилдээ эзэн бах, эх орондоо иргэн очихдоо тухайн орныхоо дэвшилтэт зүйлсийг өөртлөн очих учир шалтгааныг сонсож, оюун ухаанаа цэнгэлжээ.
бидний хэлэх гээд байгаа гол мессеж бол Монгол оюун ухаан гэдэг бол та нарын ажил амьдарч байгаа гадаад байгаа оюутнуудын хувьд дэлхийн ямар ч хүнээс та нар дутхгүй юм шүү. Та нар өөрсдөө хичээвэл энэ Монгол оюуныг дэлхийд оруулах, гаргах, дэлхийд нэртэй болгоход одоо та нар бэлэн шүү гэдгийг эднэрт нь итгэл үнэмшлийг өгье гэж бодож байгаа юм. Туркийн Стамбул хотноо болсон энэ удаагийн чуулга уулзалтын бас нэгэн онцлог нь эх орныхоо шийдэгдээгүй асуудалд гарц гаргалгаа ирсэн шинэлэг санаа бүхий Next Gen төслийн уралдаан байлаа. Уралдаанд 19 бүтээл ирснээс бүтээл бүрийг шууд авч Монголд хэрэгжүүлж болохоор байсныг онцолж байна. Дэлхийн чанарт дахь монголчуудын зөвлөл нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага нь байгуулагдсаныхаа дараахан 2016 онд Улаанбаатар, 2017 онд Бээжин, 2018 онд Москва, 2019 онд Өнгөр улсад тус оюутан залуусын чуулга уулзалтыг зохион байгуулж иржээ. Энэ улс орны хэмжээд эрүүл мэндийн салбар ажил хаялт хийжсэн түүх байхгүй. Бид нар гэхдээ энэ ажил хаялтыг хүсээгүй. Эмч эмнэлгийн ажилтнууд дахин дэвчихгүй гэдгээ илэрхийлж, Скотрийн талбайд хугацаагүй суулт зарлаж эхэлсэн. Өнөөдөр эсэргүүцлийн жагсаалаар өргөжлөө. Тэдний зүгээс цалин хөлсийг нэмэхгүй бол маргааш өглөөний 8 цагаас ажил хайна гэдгээ мэдэгдээд байгаа юм. Улсын хурлаар эрүүл мэндийн салбарынхны цалин хөлсийг одоо 1 сарын 1-ээс 50%-аар нэмээчээ. За тэгэд өчигдрийн чин бүрэн сайдын ярьсан 26 ондоо багтааж 3 сая төгрөгт хүргэх. За 27 оны 1 сарын 1-ээс 3 сая 500 мянгад хүргэх гэсэн энэ байр сууриа илэрхийлээд одоо их хурлын гишүүдэд дайж оруулах гэж байна. Бидэнд байгаа хамгийн сүүлийн арга хэрэгсэл бол одоо ажил хаялт үлдээд байна. Засгийн газрын хуралдаанаар эрүүл мэндийн ажилтны цалин эх онд 3 үе шаттай нэмэхээр шийдвэрлэжээ. Тодорхойлбол 2026 оны 1-р сарын 1-ээс 30% нэмнэ. Цаашлаад 2 удаа нэмж 75% хүргэхээр болжээ. Үүгээр үндсэн цалин 3 сая төгрөг болгоно гэлээ. Мөн 2027 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлах учраас ажилчдын цалин 3.5 сая хүргэхээр бэлтгэл ажилдаа орж байна гэлээ. Гол их үүсвэр бол одоо 191 тэрбум төгрөг төсвөөс урсгал зардлаас 10%-ийг танаж нийтдээ 191 тэрбумаар буюу цалин 15% нэмэх боломж эндээс гарсан. За дараачийн 157 тэрбум төгрөг болохоор бид одоо эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилттэй шаардлагатай их үүсвэрийг үйлчилгээг хумих, гэрээний тоо хэмжээг бууруулах, шаардлагагүй зардлуудыг бууруулах, сахилга баттай байх, сангийн менежментийг зөв болгох гэсэн ийм олон зүйлүүдийг хэрэгжүүлнэ. Орон нутгийн зарим чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээний үн нэмэгдэжээ. Тодорхойлбол Улаанбаатар, Булган аймгийн Булган сум чиглэлд том хүн 40 мянга, хүүхэд 20 мянга. Улаанбаатар, Орхон аймгийн Баян өндөр сум чиглэлд том хүн 38300, хүүхэд 19150. Улаанбаатар, Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд том хүн 78800, хүүхэд 39400. Улаанбаатар, Сэлэн аймгийн Сүхбаатар сум чиглэлд том хүн 32400, хүүхэд 16200 төгрөг болж тус шинжлэгдэжээ. Брэдэд Улаанбаатар хотын зарим иргэд түгжрэхгүй тулд заснаа явагч буюу засны мотоциклийг хүлэглэж эхэлжээ. Тодорхойлбол их хэмжээний заснаар Улаанбаатар хотын зарим хэсэгт тодорхойлбол Гагарины гудамжинд тарамбай явах боломжгүй болсон байна. Доод саян туяад замын хөдөлгөөн нам зогсжээ. Бабушкина, Ключевская, Турбачеева зэрэг гудамжнаа хэдийн түгжирсэн бол автомобильчуудын гудамжнаа ачаалалтай байна. Олон цагаар түгжирч зогсохоос эмээсэн зарим жолооч нар гадаа хийдийг үүдэн байгаач өөр төрлийн техник хэрэгсэл ашиглаж эхэлсэн байна. Харин үүний оронд нийтээр засаа гарч цэвэрлэе гэсэн саналыг зарим иргэд ч тавьж эхэлжээ. Монголын спортын яамны төлөөлөгчид ажлын альчлаар Улаанбаатарт хүрэлцэн ирсэн байна. Тэд Брэдэд спортын шинэ байгууламжуудтай танилцаж, төрөл бүрийн спортын хөгжлийн туршлагыг судлаж байгаа. Дэлгэрэнгүй сэтгүүлч Мария Латишова хүргэх болно. Монголын төлөөлөгчдөд Байкл Арена мөсний ордныг танилцууллаа. Энэхүү ордон Улаанүдэд өнгөрсөн оны 2 дугаар сард нэгдсэн бөгөөд 30-ыг харьцан 60 метрийн хэмжээтэй үндсэн талбай, 20-ыг харьцан 45 метрийн туслах талбай гэсэн 2 залтай, бараг 2300 үзэгчдийн суудлын багтаамжтай, мөн хувцас солих өрөө, бэлтгэлийн заал, эмчилгээний өрөө, тамирчдын зориулалтын 56 ортой хостолж бий. Харин туслах талбайг ирээдүйд өөр зориулалтаар ашиглахаар төлөвлөж байна. Учир нь мөсөн гулгалтаар хичээллэх сонирхол харьцангуй бага байгаа гинэ. Энэ жижиг талбайг бүх төрлийн зориулалтад заал болон өөрчлөхөөр төлөвлөж байна.
Хувийн спорт төвүүдээс ялгаатай нь Байкал аренад спортын сургууль болон холбоотын хүүхдүүдэд үн төлбөргүй мөсөн дээр гарах цаг хуваарлдаг байна. Монголын тал энэ туршлагыг өндрөөр үнэлжээ. Спорт хүмүүрт хүртээмжтэй байх ёстой. 3 жилийн өмнө бас бүрээдийн спортын яамтай бүрээ байгуулсан гэрээнийхээ хүрээнд ажиллаад энэ гэрээгээ эргээд бас шинжлэх талаар бас ярилцж байгаа. Тэгээд энэ удаагийн айлчлалын гол зорилго бол энэ биеийн тамир спортоор хөгжүүлэх систем поwer хийх нь гарч байна. За энэ хүүхдийн спортод сонгох стан чемпион гэсэн энэ сорил явуулж байгаа. Энэ одоо сорилыг бас Монгол бас авч хөгжүүлэх ажлыг судлаад явж байгаа. Бид Монголын төлөөлөгчдийгээ туршлага солилцох зорилгоор хүлээн авч байна. Тэд манай спортын удирдлагын бүтэц хэрхэн зохион байгуулагддаг, шинэ спортын байгууламжуудтай танилцж, хамтын ажиллагааны цэгүүдийг тодорхойлох, цаашдын хамтын ажлын төлөвлөгөө боловсруулах сонирхолтой байна. Мөн Монголын төлөөлөгчид биеийн тамир спортын зохицолборын үйл ажиллагаатай танилцжээ. Тэнд яг одоо спортын тэмцээн явагдаж байгаа бөгөөд Монголын тамирчид ч оролцож байна. Намайг Сэргэлэн гэдэг. Би бүрээдийн дээд боловсролын салбарт 25 жил ажилласан хүн. Одоогийн байдлаар Монгол улсын соёл, спорт, аялал жуулчлал болон залуучуудын бодлогын яамыг төлөөлж байна. Бид бүгд найрамдах бүрээд улсын спортын яамтай олон жилийн хамтын ажиллагааны түүхтэй. Энэ удаад тус яамны ажиллагаа, шинэ объект болон олон нийтийн спортын үйл ажиллагаа, хүүхдийн спорт зэргийг судлахаар ирлээ. Мөн урд нь иргэний хамгаалтын норматив гэж нэрлэдэг байсан. Одоо ямар түвшинд хөгжиж байгаа, яаж хэрэгжүүлж байна гэдгийг үзэж санал солилцож байна. Хоёр улсын хамтын ажиллагаа ирээдүйн спорт хамтарсан ажлын талаарч ярилцлаа. Айлчлалын хүрээнд Монголын төлөөлөгчид зөвхөн Улаанбаатар хотын төдийгүй аймгийн спортын зарим байгууламжийг ч үзэж танилцсан. Тэд бурайдын шигшээ багуудын бэлтгэлийн нөхцөл хангамжийг үнэлж хамтран ажиллах ирээдүйн төлөвлөгөөг гаргасан байна. Мария Латышева, Артем Буйнов, Ice Global телевизэд Улаанбаатар хотоос бэлтгэв. Эртний судар орчин үеийн уран зураг хүннүүгийн үнд олдвор төвдийн ангаах ухааны ховор судар урлагийн хамгийн том хувийн цуглуулга олон үндэстэн үе үеийн сууц ахуйн жишээг нэг дор багтаасан сонирхолтой музейнуудыг Улаанбаатар хотод үзэж болно. Тэндээс дурсгалын зүйл худалдаа авч тоглолт жүжиг үзэж гар урлалын сургалтад хамрагдан дуулах, бүжиглэх, зураг зурах, гэрэл зураг авах урлагт суралцах боломжтой. Мария Латышева таныг Улаанбаатарын хамгийн сонирхолтой музейнуудаар аялуулна. 8 дахь Бурайд улс нь баялаг үзмэр бүхий олон музейтэй. Тэдгээрийн дотроос хамгийн үзүүртэй нь Хосгүй өнд 45,000 гаруй үзмэртэй Бурайдын түүхийн музей юм а. Та тус музейд ирснээр хүннүүгийн түүхэнд хамаарах археологийн дурсгал, мөн хүрэл, төмрийн үе олдуруудтай танилцах боломжтой. Хангаалгын нэрвжид Бурайдын түүхийн музейгээс та тус улсын түүх, урлаг соёлтой танилцах боломжтой. Цамын хувцас, багны цуглуулга, гисэр туйлсын гар бичмэл, Орос орнд ном анхлан хэвлэгч Иван Фёдоровын 1580 онд хэвлсэн Острогийн Библиэд Хосгүй үнд бүтээлүүдэнд хадгалагдаж байна. Мөн 17 дугаар зууны Төв Азийн хийгээд төвдийн урлаг соёл шинжлэх ухааны томоохон дурсгал болох төвдийн ангаах ухааны атлас буюу нэвтэрхий талны хулбартай танилцах боломжтой. Улаанбаатарын музейнуудын тухай сонирхолтой сурвалжлагыг манай эфирээр хүлээн авч үзээрэй. Алдуу-зай. Эрхэм үзэгчдээ та бүхэнд Global мэдээ 5 гарагийн дугаараа хүргэлээ. Анхаарал хандуулан хамт байсанд баярлалаа. Баасан гарагт шинэ мэдээлэлээр эргүүлцгаая. Түр баяртай.